Эрүүлийн амьдралын төлөө хамтдаа ураатай Монсими сангийн ээлж шинтгэн подкаст эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн манд дугаарт натур мэд уламжлалт сэргээн засах нойр хөдлийн төвийн сэтгэл засалж эмч Дарчханд оролцож байна. Сайн байна. Энэ өдрийн мэнд төрье. Сайхан амарсан уу? Өдрийг сайхан өнгөрүүлэх гэж байна уу? Сайхан гэнэ. За, өнөөдрийн хоёулагийн ярилцах сэдэв бол нойр хөдөл. За тэгэхээр хоёлаа нойр хөдлийг нойр гэдэг зүйлээс нь эхлээд ярилцвал тэгээ тий. За нойр хүнд хэрэгтэй үгүй юу гэдэг талаар л яриад эхлэе дээ. Яг хоол, агаар ус шиг хэрэгтэй. Тэгээ төсөөлөх юм бол дөнгөж төрсөн хөлт хэдэн цаг унтдаг лээ. Арилцаагаар тий 20 хэдэн цаг унтаал. Тэгэл нас их тусан багасаад настай болсон хүмүүс маань нойр багасчлаа гэд ярьдаг шүү дээ. Тэгэхээр хүүхд маань яагаад тэгж унтж байгаа гэхээр нөхөн төлжих өсдөг процессыг явагддаг шүү дээ. Өсөлтийн даваар ялгарч идэг. За тэгэхээр бид нарт ч гэсэн одоо насан турсан хүмүүс өсгөө болсон ч гэсэн өсөлтийн даваар ялгарч идэг. Гэхдээ бид нарыг унтж яхад бол бодис солилцоо, эдисийн шинжилэл гэд эдгээрт зарцуулагдж идэг. Тэгээ эдгээр процесс одоо явагдах нөхцөл нь бол нойр буюу унтж явах хэрэгтэй ахна. Дээрээс нь одоо тархин дээр мэдээллүүд өдөрт асар их мэдээллүүд орж ирж байгаа шүү дээ. Хэрэгтэйг нь цааш хадгалаад хэрэггүйг нь одоо гадагшлуулж хайдаг тийм процессаас явагддаг. Inside out. Тийм тэр гардаг шүү дээ тий. За тэгэхээр бид нарт бол асар их хэрэгтэй. Гэхдээ наснасаа шалтгаалаад мэдээж хэрэгцээнүүд нь одоо өөр байна те. Бага балчир залуу наснд нойр их байна. Тэгээд ахмиг настай болонгууд одоо багасгах нь. За дээрэс нь мэдэх ёстой юм нь болохоор ерөнхийдөө бол ингээд 21 цагаас мелатонин гэдэг бодис ялгарч идэг. Тэгэхээр энэ маань нойрыг одоо хүнийг унтахад бэлтгэдэг, гүн нойрыг одоо дэмждэг. Тэгээ дээрэс нь энэ маань өсөлтийн давартаа бас холбоотой байдаг. Тэгэхээр бид нэр айл болох одоо 10 цаг гэхэд унтсан байхыг эрхэмлэх зорих хэрэгтэй. Тэгээ өглөө 1 6 7 гэд сэрдэг байх нь одоо бидний бие махбод оюун санаа бүтэн ингээд амраад ингээд эрх өдөртөө эрч хүчтэй байх боломжийг гаргаж ирж байгаа гэсэн үг. Нойр хөдөл ер нь бол ингээ хүм болгонд их явагдаад байт юм шиг миний бодлоор зөв санагдсан. Тэгмээд л одоо нөгөө нойр хөдөл гэдэг зүйл чи өөрөө яг ямар шалтгаанаас үүсээд байгаа сэтгэл зүйтэй холбоотой юм уу? Эсвэл орчин нөхцлөөс болоод байна уу те? Нойр хөдөл хүн яагаад ер нь яг нойр хөдөлд хүрээд байна гэдэг талаар. За тэгэхээр асар олон нөлөөнүүд байгаа шүү дээ. Одоо жишээ нь статистикаас гэх юм уу дэлхийн хүн амын 16% нь одоо нойр хөдөлтэй. Монголчуудын одоо насан турсан хүмүүсийн 4/1 нь нойр хөдөлтэй. За тэрний 42% нь бол нойрондоо ханахгүй сэрж байгаа одоо чанаргүй нойртой гэсэн тийм судалгаанууд байгаа байхгүй юу? Тийм. За тэгэхээр ерөөдөө сэтгэл зүйн шалтгаан гэж байгаа. За бие махбодын шалтгаан гэж байгаа. За дээрэс нь одоо юу гэдэг штэ нөө цацралт, долгион гэд янз бүрийн шалтгаанууд байх боломжтой. За бидний одоо анагаах эмчнэрийн хувьд бол хоёр шалтгааныг ангилж гол төлөвлөхөд барьж авдаг. За нэг сэтгэл зүйн шалтгаан буюу стресс, бухимдал, за сэтгцэн эмгэг байдлууд, за тэгээд одоо стресс менежментэд дутуу хийхтэй одоо сэтгэл хөдлөлийн асуудлуудыг их ярьдаг болсон. Сэтгэл хөдлөлийн зохицуулга байхгүй байх. Дээрэс нь одоо бага насны шарах гэл янз бүрээр ярьдаг болсон шүү дээ. Тэд нар маань ингээ явсаар агаад залуу насны хайрч хүчийг бараад гэх юм уу да одоо ядраад ирэхээрээ тэгээд туйлдаад ирэхээр ихэнх нь нойр хөдлөлөөр илэрдэг сэтгэл зүйн асуудлууд асар их болсон. За нөгөө дөөр бие махбодын шалтгаан гэж байгаа тий даралт ихсэх. За тэгээд өөр янз бүрийн өвчнүүд байгаа. Ялангуяа орондоо одоо хөдлөх эмгэг гэж байдаг тий өвдөлтүүд байгаа. Нурууны өвдөлт ч юм уу гих мэтчлийн шалтгаануудаар бие махбодын шалтгаанаас болоод одоо нойр хөдлөлөөс үүсч болдог. Маш олон нойр хөдлөө штэ тий. Амар олон хэсэгт хуваагдсан. Тэгмээд л одоо бага насны хүүхдийн нойр хөдөл бас амар их ажиглагдчихж байгаа. За эсвэргээрээ бас нөгөө насны хүрэгчдийн нойр хөдөл бол бас үнэсээ харьцангуй даваа байдаг байх. Гэтэ одоо бага насны хүүхдийн нойр хөдөл болон насны хүрэгчдийн нойр хөдөл хоёр нь яг юугаараа ялгагдаж байна. Эсвэл танаа төвд хандж байгаа хүмүүсээ хвчлэн кейсээс та дурдвал за хүүхэд ер нь хэрэг хандж гин нойр хөдлөө эмчлэхийн тулд гэдэг ч юм уу тий. За манай хүүхэд хандах боломжгүй. За хүүхдийн хол маш олон өөр шалтгаан байгаа шүү дээ. Тэгэхээр манайх бол насан турсан хүмүүс ханддаг. За тэгээ манай шүрэн эмч гэдэг нойрны доктор тэнд ажилладаг байгаа. Тэнгүүтээ одоо ярилцаад шалтгааныг одоо илрүүлээд дээрэс нь бид нойрны бичлэг хийдэг. Одоо сая натур мэд 13 дахь төвд маань лаборатори гэж нэгдсэн нойр хөдлийн лаборатори гэд тэнцээ хүнээ бүр ингээ хануулаад шинжилгээ хийх боломжтой. Тэгээд одоо уншаасаас шалтгаалаад цаашдынхан зөвлөгөө нь явагддаг.
За эмчилгээ гэх юм бол танин мэдгүй зан үлийн эмчилгээ гэж одоо эмгүүгээр одоо зан үйл танин мэдгүй төвшөнд нь одоо эмжилдэг арга байдаг. Шалтгаанаас өөрчлөлт хамаарат 8 удаагийн эмчтэйгээ уулзсныхаа дараа ингээд хамтдаа даван тулна гэсэн үг байхгүй юу. Тэгээд одоо нойрны эрүүл хэв маягтай, эрүүл унтдаг. Тэгээд нойрноос ирж хүч авдаг тийм болгох зорилготой тийм эмч маань ажиллаж байгаа. Тэгээ хүүхдийн болохоор өөрөлдөө шалтгаан янз бүр байх боломжтой. Тэгээд энэ дээр голдоо хүүхдийн мэдрэлийн эмч нар маань ажилладаг. Тэгэхээр их нэлхас тандна гэсэн үг. Хандж байгаа хүмүүсийн хөвчлээ юу нь жишээлбэл сэтгэл зүйдээр тулгуурлаад байна уу? Эсвэл орчин нөхцөлийн байдлаас талаад хүмүүс хөвчлэн нойр гудлын төвд хандж байна уу? За тэгэхээр ерөөсөө нэг нойрны эрүүл ах уу гэж яддаг. Тэгээд нөгөө тэрэндээ ихэнх хүмүүс маань бол одоо муу байдаг гэх юм уу да. Хайлаад гэж нойрны эрүүл ахын тухай ярина л та. За тэгвэл сэтгэл зүйн шалтгаан асарх байгаа. Би болохоор сэтгэл заслж эмч гээд нойрныхоо эмчтэй хамтраад ажилладаг. Тэнгүүд сэтгэл зүйн асуудал чинь сэтгэл готрол түгшээлт гээл те. За тэгээд өөр маш олон сэтгэл зүйн эмгэгүүд байдаг. Тэгээд тиймэрхүү эмгэг төст байдал руу ч гэсэн ойрцсон байх юм бол нойрны эмч манад руу явуулаад бид тэр тал дээр нь хамтарч ажилладаг. Давхар нөгөө сэтгэл зүйг бас засаад тий сэтгэлийн бас засаад тэгээд Өтөө онтолдог. За тэгээ хойно манай найрын тал дээр нэг очих юм бол одоо уламжлалтын эмчилгээтэй хавсраад тэгээ бид нэр ингээд одоо найранд нь одоо унтахад нэг ресет гэдэг шүү дээ. Тэр хэм маягийг өөрчилж өгдөг. Өөр даавар нь ер нь хэрэг вэ? Үр дүн нь тухайн хүнээсээ шалтгаална. Одоо найрны эрүүл ах уу гэд тэрэн дээр яригдана. Ерөнхийдөө бол орой хүмүүс их утас үздэг шүү дээ. Энэ цэнхэр туяачин болохоор мелатонин ялгаралт тийг багасгачдаг. Тэгэхээр гүн нойрны чанар багасна. Тэгээд нойр гудал ихсэн. За тэгээд ихэнх хүмүүс маань уцаа ухаад орондоо орчдөг штеп. Тэгэхээр бас ингээд нойр хулжчихдаг гэх юм уу да. Одоо нойр нь хүрэхгүй байх боломжтой. За тэгээд үзэж байгаа нөгөө мэдээллүүдээ агуулга бас их чухал нөлөөтэй. Тэгээд нойр хүрэхгүй байх нь одоо унтахтаа хүрэхгүй байна уу? Эсвэл унтж байгаас ирээд байна уу? Эсвэл одоо өглөө хит ирц ирээд байна уу гэд нойр гудал янз янз байгаа. Тэнгүүд өглөөс ирээд одоо ирч хүчгүй мэдрэмжтэй тэгээ өдөржингөө ядрах мэдрэмж байгаа л энэ бол ер нь нойр гудал биш үү гэд тэгээд архаг цочмог гэж байгаа. За архаг гэдэг маань болохоор 3 сараас дээш хугацаагаар үргэлжилсэн. За тэгээд 7 хоногт дор хаяж 3 өдөр ингээд унтаагүй байх юм уу тий. Нойр маш муу байсан гэсэн тийм асуумжтай байх юм бол ер нь манай нойр гудлын төвд заавал хандаад эмчийн тусламж авах хэрэгтэй байгаа гэсэн үг. Зөв. Нойрны тазаа ярьсан ш. Нойрны эрүүл ах уу гэд. Нойрны эрүүл ах уу гэдэг нь одоо юуг хэлж, юуг яг ойлгуулж хэлэх гээд байгаа санаа л. За нойрны эрүүл ах уу гэж ер нь бол байдаг. Англиар sleep hygiene гэж хэлдэг. За энэ маань болохоор хүн өөрийнхөө зүгээс хийх ёстой зүйлүүд байгаа даа. За нэгдүгээрт бол нойрны орчин гэж байгаа тий. Унтах орчин маань сэрүүн байх ёстой. За нэг 21 градус орчим ч юм уу тий. Өрөөний температур тийм байх ёстой. За тэнгууд дуу чимээгүй харанхуй байх ёстой. За гэтэл хийх айлууд чинь нөгөө байрны одоо машин замын хажууд байгаа айл гэд төсөөлөх юм бол гэрэлхтэй дуу чимээхтэй гэд байна тий. За тэгэхэд орны матрасаас тухайн үндэ таарсан байх хэрэгтэй гэдэг юм. Тэгээд дэрэн таарсан байх. За энэ болохоор нэг талынх. За тэнгуүдээ оройн унтах цагаас мэддэг байх. Тэ өөрийнхөө хэрэгцээг бас мэддэг байх хэрэгтэй. Тэгэхээр нэг 10 цаг орчимд унтаад өглөө тогтмол 6-аас ирдэг ч юм уу тий. Яг надад хэдэн цагийн нойр байхад хангалттай гэдэг хүн өөрөө мэдэх хэрэгтэй. Тэнгүүтээ тогтмол цагт унтаад тогтмол цагт сэрэх хэрэгтэй. Тэгэхээр ихэнх хүмүүс маань л одоо уцаа үзэх кино за тэгээ маш олон шалтгаанаар орой унтаад тэнгүүтээ өглөө ажилдаа гэж зэрэнгүүт амралтын өдөр нэвтрүүлэн унтдаг штеп. Иймэрхүү маягаар одоо байх нь бас зөв биш байна. За тэгээд өөр ингэдэг одоо орыг зөвхөн нэг нойрны зорилгоор хэрэгэлдэг. Одоо ном унших гэж ч юм уу хичээл хийх гэл нэг янз бүрийн байдлаар бид нар орон дэрийн өдрийн цаг хэрэгтэй дээ шүү дээ. Тэрийг одоо байлгах хэрэгтэй. Зөвхөн толгой тархиндаа кодлж ийн гэсэн үг байхгүй. Энд чинь унтах зорилттой шүү гэдгийг кодлж өгөөд орлого орно гэсэн. За тэгээ бас энэ нойрны эрүүл ахуй дээр юу яригддаг гэхээр кофений асуудал яригддаг. За кофентэй цай одоо хар цай, ногоон цай бол ихэнх нь кофентэй байдаг. Тэнгүүд 12 цагаас хойш кофентэй бүтээгдэхүүн хэрэглэхгүй. Тэгэхээр кофегаа бид нар уух юм бол өглөө уух нэ гэд тэ. Технэж кофе уудаг уу?
Тэгээд арайч унтахтаа өдрийн 12 цаг штэ тий өдрийн 12 цагаас хойшоо кофе одоо бах уу цай өтгөн бах уу ногоон цай энэ төр уух нь бол нойронд бас нөлөөлөх нэ. Тэгэхээр энэ талтай холбоотой нойронд одоо дэмжих бүтээгдэхүүн гэхээр сүү унтахаа өмнө цаангаа зүйн балтаа суух юм бол жишээ нь нойрон цайн хүрэх боломжтой байж болж байна тий. За тэгээд бас нэг юм болохоор орондоо ингээд орчоод янз бүрийн бодогдоод унтахгүй тохиолдол байдаг тий. За тэнгүүд энэ тохиолдолд 20 минутаас илүү дээш хөвтөх юм бол одоо босоод явах хэрэгтэй. Амьслын дасгал хийх үү, одоо булчин чангаруулах дасгал хийх үү гэл өөртөө тохирох юм одоо судоку бүглэх үү гэх нэг тийм тайвшруулсан. Тийм. Тиймэрхүү үйлдэлүүдийг хийнэ гэд. Эдгээрээ л хэлж байгаа. Дасгалыг бас хүмүүс их хийдэг. Одоо чинь 20 цагаас хойш дасгал хийх юм бол одоо зүрх судасны систем ингээ бие махбодын системийг сэргээждэг байхгүй. Тэгэхээр 20 цагаас хойш дасгал хийхгүй. Тэгээ биологийн цаг гэж яддаг, циркадиан хэмнэл гэж яддаг. Тэгэхээр энэгээр бол дасгалыг 5 цаг буюу тий 17 цагт хийх юм бол хамгийн тохиромжтой байдаг гэж үздэг. За тэгээ хэд хөдөлгөөнгүй байх нас тий толгойн ачаал нэмэгддэг, нойрны чанарт бас нөлөөлдөг гэсэн судалгаа бас байдаг. Тэнийг л нойрны эрүүл ахуй гэж хэлээд байгаа. Одоо нөгөө сая ярьсанчлан нөгөө мелатонин ялгаруулж чадахгүй одоо 10 цаг гэхэд унтцсан байхад мелатонин ялгаруулж эхлэх гээд байна шүү дээ. Тэгээ хэрвээ 10 цагтаа унтаж чадахгүй хойшлуулаад мелатонин ялгарч чадахгүй байвал хүний бие яг өглөө хүртэлх процесс юу болж? Тэгээд ерөөдөө бол яг шөнийн турш мелатонин ялгарна. Гэтэ тэр цагууд бол маш чухал цаг хана штэ өсөлтийн давараас ялгарч эхэлнэ. За тэгэнгүүт шүн одоо 2 цагт унтлаа гэхэд ялгарх уу гэвэл ялгарна. Гэтэ бас нөгөө 2 цагт ч ер нь хүн гүн унтчих хэвээр бие махбодын эд одоо нөгөө солилцоо нөхөс сэргэлт явагдаж идэг идэвхтэй цаг нахгүй. Тэгэхээр тэр цагт унтчих зорилготой байгаад байдаг. За тэгээ өглөө 5 цаг орчмоос ингээ мелатонин ялгаралт буураад эхэлнэ. За дээрэс нь нас ахин штэ 50 наснаас дээшээ болоод ирэхээр мелатонин өөрийн ялгаралт бас буураад ирдэг. Гэх мэтчлэнгээр мэдэх хэрэгтэй. Тэгэхээр ерөөхдөө нүдэн анингууд л мелатонин ялгарч эхэлнэ л гэл ойлгоно. Гэтэ одоо тэр ялгарж байгаа чанар тий хэмжээ ч юм уу тэрэнд нь агуулганд өөрчлөлтүүд гардаг. Нөгөө удаан хугацаараас хүмүүс их нойргүй яваад байна шүү дээ. Бүтэн 24 цагаар ч нойргүй явдаг гэл хүмүүстэй тэгэл энийг нөгөө байдгал зөвл гэж ойлгодог ч юм уу нөгөө ингээд яваад байх нь хэр одоо ашиггүй би ч ашиг ярина гэсэн тий ашиггүй байхгүй одоо хөдөлмөрийн бүтээмж асар их буурна, анхаарал төвлөрөлт буурна, за хийж чаддаг юмнуудын чинь чанар буураад ирнэ л гэсэн үг байхгүй юу? Алдаа дутагдлууд гарч ирнэ, тий анзаарахгүй байдлууд нэмэгдэнэ, ер нь анхаарал төвлөрөлт тогтоолтмодож эхэлдэг л гэсэн үг. Тэгээ бодоод үзэх юм бол бие махбодын чинь ингээд хэрэггүй юмнууд гадагшлах хэвээр, мэдээллүүдийн хэрэггүй юм гадагшлах хэвээр, хэрэгтэй юм хадгалагдах хэвээр хэрэг бүх процесс алдагдчихж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр л чанаргүй л амьдралын хэв маягтай болно гэсэн үг л дээ. Юм намжгүй гэх мэтчлэнгээр. Тэгэхээр аль болох нойрны чанарт одоо анзаарах хэрэгтэй. Бие махбодын дааврууд бас ингээд нөлөөтэй байдаг шүү дээ. Эрт унтдаг хүмүүсийн сурах чадвар асар их өндөр байдаг гэдэг оюутнуудад хийсэн судалгаанууд бас байдаг. Тийм тэгэхээр эдгээр нойр бол маш хэрэгтэй чухал байгаа даа. Ээжүүдээ хувьд бол бас нойрны асуудал зөвхөн ялан байшин хийж гэх юм уу. Тийм шүний нойр бол бүтэн хангалттай авч чаддаггүй тэр хүмүүс бас байна. Тийм тэгэхээр ээжүүдийн хувьд бол хэцүү. Гэхдээ ерөөдөө одоо нөгөө тийм танин мэдхүү зан үйл гэдэг маань танин мэдхүү талаасаа бид нөр өөрснөө бас бодох хэрэгтэй. За энэ хугацаа маань өсрөөл 1 жил хүртэл үргэлжлэе шүү дээ. 1 жил ахлаад одоо асар олон зүйлийг тулж байгаа л да. Дөнгөж төрсөн ээж чинь бие махбодын хувьд тий нөхөс сэргээлтүүд явагдах хэрэгтэй байдаг. Тий нойрон чанартай байх хэрэгтэй байдаг. Тэгэхээр хүүхдэд дагааж унтаа гэсэн зөвлөгөөнүүд бас байгаад байдаг тий. За тэгээ энэ дээр бас хамгийн чухал нь болохоор ингээд мэдээж бага хүүхдийн одоо сар бага байх тусам шүн одоо дор хаяж 2 зэрэг бах тий 2-3 цагийн зайтай хөдлөлийг гэхэд тэнгууд арай жоохон том болоод ирэх юм уу тий 3 сараас нь хойш шүн 1 удаа босно гэсэн зорилго тавих ч юм уу тий хүүхдийнхаа цагийг өөрснөө ээж нар маань зохицуулах боломжтой. Тэгээд 12 цагт жишээ нь хооллоод 3 цагт хооллоод өглөө 6 тоолно гэсэн хөхүүлнэ гэсэн үг шүү тий. Иймэрхүү байдлаар хүүхдэд сургах хэрэгтэй.
За тэг хүүхдийн нойрны чанарыг бас сайжруулахын тулд ядраах хэрэгтэй гэсэн зүйл байдаг шүү дээ. Хүүхдтэйгээ тоглох, сэрүүн байхайг нь одоо дэмжих ч юм уу те. Тэгэх юм бол шөнийн нойр нь бат бөх нөлсөд байхгүй гэсэн үг шүү дээ. Тэгээ мэдээж нөгөө бие махбодын зүгээс хэрэгцээнүүд бол байгаа те. Тэгэхээр одоо нөгөө хүүхд маань идэх хэрэгтэй, идчихэж одоо нөгөө нэг нөхөн төлжилттэй тэр эсүүд үржих процесс нь явагдана шүү дээ. Тэгэхээр шүн заашгүй хооллох шаардлага байж болно. Эхний одоо дор хаяж 6 сар хүртлээ тий. Тэгээ бор хоолнд ороод ирэхээр харьцангуй шүний хоол чинь багасаад ирдэг шүү дээ. Гэх мэтчлэнгээр хүүхдийн онцлог өөр, ээжийн онцлог өөр юм чинь эмчтэй зөвлөөд тийм зохицуулгуудыг хийх боломжтой. За тэгээд нөгөө тижэл идж байгаа хүмүүс ааш өвчний хүмүүс гэсэн. Тэд нар маань бол ерөнхийдөө бол 3 цагийн зайтай хооллох хэрэгтэй юм билэ. Тэр нөгөө сүүн задрах хугацаа нь жоохон удаан байдаг гэсэн утгаараа тэгээд шөнийн тижэл гэж хэсэдэг тэрийг өгдөг ч юм уу тийм дэмжлэгүүд байж болдог. Тийм бай. Тэгээд ээж манаас өөр стресс менежментийн аргуудыг хэрэглүүл бас зүгээр. За тэгээд яхаа сонирхуулаад хэлгээд одоо жишээ нь замын хажууд байртай байгаад богооны чимээ сонсогдоод унтаж чадахгүй тохиолдлууд байна штэ. Тэнгүүд нөгөө богоон ч л явж гин гэл бодчих хэрэгтэй. Тэгэхгүй бол нөгөө гайтай богоо явж гин гэж бодох юм бол тэр тоолонд стресс үүснэ гэсэн үг. Тэгээд стресс үүсэх юм бол нөгөө кортизол даварч яалаа өндөр байна гэхээр даралт ихсэн тий. Тэгэх юм бол нойр сэргэн гэсэн процессыг явагдаад эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр ерөөдөө унтчихт нь ямар нэгэн стресс үүдэх зүйл байх юм бол одоо өөрчлөх боломжгүй байх юм бол нөгөөдөг чинь ингэж байна гэд бодчиход л болж байгаа гэсэн. Ер нь нэг тийм дуу чимээ мэмэтэй газрын хүсчихэл дасан зогцчихдаг юм дөө. Тэгээд дасан зогцох шалтгаан нь ерөөсөхдөө бодлоо л тэгэж нэг өрчлөх хэрэгтэй байгаа да. Тэгэхгүй гайтай богоо явж ийн гэх юм бол тэр чинь шүн хэдүүд байв шүү дээ. Тэгэхээр тэр тоолонд ингээ бодоод стресстэй босоо суучих юм уу эсвэл зүгээр нөгөөдөг чи явж ийн гэлтэй. Цонхоо ахаар чинь бас агаар авахгүй болчихвол хэцүү байгаад унтаж идэх байдаг шүү дээ. Нойрыг бас сэтгэл зүйтэй төрөн холбож нэлээ одоо нойрын хөдлийн зөвлөгөө өгж ажилладаг гэж байгаа. Бас сэтгэл зүй одоо нойрноосоо буцаад сэтгэл зүйтэй очиад байна шүү дээ. Танд дээр гэсэн. Тэгвэл нойр сэтгэл зүй хоёрыг яг яаж хослуулж ингэж яваад хүмүүст ямар кейс илүүтэл ороод байна болцвол та. За ерөөдөө бол одоо би болохоор сэтгэл готролтой хүмүүстэй голдоо ажилладаг байхгүй. Тэнгүүд сэтгэл готролтой хүмүүст нойр анхдагчаар хоёрдагчаар гэж сэтгэл готрлаасаа болоод нойрг болцсон байж болдог. Эсвэл нойр гүдлээсээ болоод сэтгэл готрол болцсон ч яах боломжтой. Аль нь эхлэгч хийсэн бэ гэдгийг мэдэх боломжгүй тохиолдлууд байгаа даа. Гэтэ сэтгэл готрлыг бол одоо эмчлэх боломжтой байгаа дээ тий. Ингээд сэтгэл заслын эмчилгээгээр эмчлээд тэгэхээр нойр наяндаа сайжирна. За онцлог нь гэх юм бол сэтгэл готрлын үед өглөөний 5 цаг орчимд ч юм уу 4 өнгөрөөлс ирчдэг. Тэгэнгүүтээ унтгаал орондоо хөвтөд байдаг ч юм уу тиймэрхүү тохиолдлуудад нөгөө сайн унтсангүй гэсэн бодол чинь орондоо байх хугацааг хэсгээд байдаг аахгүй. Тэнгүүд нөгөө басмааргүй санагдал унтаагүй юм чинь гэсэн бодолтой. Тэгэл унтахайсан гээл тэгэл хөвтөд идэг гэсэн. Тэгээд нэг 7-8 9 хүртэл хөвтчихэд босдог ч юм уу. Тийм тохиолдлууд их байдаг. Сэтгэл зүйн асуудалтай хүн байла. Тэр нойр хөдлөлтэй байгаад сэтгэл зүйн асуудлаа ингээд даунтуулаад ингээд гарчвал нойр хөдлөлийн асуудлыг ч гэсэндээ давхар шийдээд чанартай нойрыг аваад чадчихна гэсэн үг. Тийм санаа амраад юм маань эмчлэгдчихээр одоо сэтгэл зүйн асуудал маань эмчлэгдчихээр ерөөхдөө маш сайхан унтлаа гэдэг зүйлсийг бол хэлдэг. За тэгээд ерөөхдөө бол шүүрээс болж мэлээ тий нойр хөдлөлийг нойр хөдлөлтэй хүмүүс юм дөнгөж толгойтой айднаар унтдаггүй хүмүүст бол ямар зөвлөгөө өгдөг вэ гэхээр амьслын тасал хэлээд гинэ. За амьслын тасал гэхээр квадрат гэдэг чиглэлээр дөрвөлжин гэдэг дасгалыг гэх юм бол 4-ийн тоонд амьсгалаад 4-ийн тоонд төгжээд 4-ийн тоонд гаргаад 4-ийн тоонд төгжин гэд дөрвөлжин төсөөлөгдсөн үү те 4-ийн тоонд амьсгалаад 4-ийн тоонд төгжлээ 4-ийн тоонд гаргалаа тэгээд 4-ийн тоонд дахиад төгжлээ гэд энийг нэг 4-5 удаа хийгээд гайгүй хүмүүс бол унтчихна. За бүр сэтгэл төвшөлтэй ч юм уу асуудалтай хүмүүс маань унтахгүй байх юм бол 4-7-8 гэдэг амьслын тасал гэдэг. 4-ийн тоонд авлаа 7-ийн тоонд төгжлээ 8-ийн тоонд гаргана гэхээр асар удаан гаргана тий. За энийг нэг бас 3-4 удаа хийгээд жоохон засалчаад тийм 3 ингээд дүрсээ төсөөлжүүл амархан зээжилчдэг.
болдог. За тэгээ энэ маань ингээд нөлөөгүй байх юм бол булчингийн нэг эрчимжүүлсэн чангаруулалт гэдэг дасгал идэг. За төсөөлөх юм бол ингээ хоёлаа гараад хамгийн чангаараа атгаад маш чанга атангуудаа соллонгууд энд нэг халуун орой таатай мэдрэмж үүсдэг. За энийг бол хөлийн үзүүрээс толгойн орой хүртэл нэг бүрчлэн булчиндаа хийж болж байна. Тийм хамгийн сайнаар чангалаад сулна гэсэн. Тэнгүүтээ бүгдээрийн зэрэг чангалаад сулуулж бас болж байна. Энэ нойронд маш сайн нөлөөлдөг. Дээрээс нь сэтгэл төвшөлт эмгэхгүй бас маш сайн нөлөөтэй байдаг. Ийм аргууд хэрэгжилж бас болно. За тэгээд бас нөгөө стресс өдөр тутамдаа асар их байгаа учраас хүний биед магний дутагддаг. Тэнгүүтээ магний маш амархан ингээд стресс үе задарчдаг гэж байгаа. Тэнгүүд яах ёстой гэхээр магний тогтмол тэнгүүтээ орой уух юм бол одоо булчин сулраад унтахт нь дэмжлэг болно гэсэн судалгаас байдаг. За тэнгүүд хүмүүс ядархаараа шүрмэс татаад байна гэдэг штеп. Энэ маань магний задарч байгаа нөгөө кали бас шимэгдэлт байхгүй болоод тэнгүүд кали дутагдлан шүрмэс таталт руу хөтөлчдөг. Тэгэхээр магнигаа хангалттай хэрэглээд хам бол шүрмэс таталт маань гайгүй болдог. Бид нэр хүнсээрээ калигаа авч байгаа үед ч тийм ийм байгаа да. Нөгөөдөөгөр бас одоо хоёр дахь тарих гэж гизээ хилдэг болсон. Одоо аз жаргалын даавар ч юм уу тийм дааврын цэцүүлгүүд бүгд одоо гизний ашигтай бактеритай холбоотой гэд. Тэгээ энэ утгаараа бас ашигтай бактерийг өдөр болгон хэрэглэе гэсэн зөвлөмж судалгаанууд бас байждаг. Сонирхолтой хэрэгтэй байдаг учраас хэллээ. Тэгээд өдөр алга одоо 30 минут алхах норм баа штэ. Хүн одоо хөгшөрч биш хөшөж өгдөг гэдэг. Тэр шиг бид нэр хөдөлгөөний ерөөсөө алдажлахгүй. Тийм. Тэгэл ингээл манайх чи сэргэн сатуу ингээ биеийн одоо тэнцвэртэй байдал ингээд булчингуу чангарчаар тэнцвэртэй байдал алдагдгаар цусан хангамж гэл зөндөө асар олон зүйлд өөрчлөлт гардаг тий. Тархилааны цусан хангамж багасгах ч юм уу дээд хүзүүний булчин чангарсан байхад л тэгэд л бас нойргууд л ингээд үүсэх боломжтой байгаа байхгүй юу? Өөр танд нэмэлт бас хэлгээр гоё зөвлөмж яригдаагүй эсвэл асуугдаагүй үлдсэн зүйл байлаа. За тэгээд ер нь хүн болгол нойргуудтай учирчдаг бах те тулж исэн байх гэж би бодож байна гэд. Ялангуяа ээлжийн ажил хийдэг хүмүүст те би болохоор 103-аас 103 биш ялтай төсөлмж хэмжээр ажиллаж байсан болохоор ээлжээр гардаг учраас нэг нойрго хан хэв юм шиг явцсан тохиолдлууд байсан. Тэгэхээр нэг цикл гэж байгаа те 1 2 дугаар үе шат тэгээ 3 дугаар үе шат буюу гүн нойр тэгээд 4 дахь талаараа рем нойр буюу зүдний нойр гэж яддаг. За ойролцоогоор энэ маань нэг цаг 30 минут үргэлжилж байгаа байхгүй юу? Тэгээ шөнө одоо 5 удаа ч юм уу 6 удаа давтагдана гэсэн үг. За тэгэхээр хүүхүүдэд хадлаар нэг дундуур нь одоо дахиад эхлэхэд цикл эхлэхэд зай баа гэсэн үг шүү дээ. Ингээд төсөөлөх юм бол цикл гэр нэг тойрог үслээ, дараагийн тойрог үслээ гэж төсөлж. Тэнгүүд хүүхүүдэд хад энэ дундуур нь сэрдгүү байсан бол насан туршил улам лөө нас ахаар энэ циклүүдийн дунд сэрээд байт юм байна. Тэгэхээр хүн шүн тэдэн удаа сэрлээ гэж ярих гад тэрэндээ стресстэй байдаг байхгүй юу? Тэгэхээр одоо тийхэж стресст хэрэг байхгүй юм байна. Нэг цикл дээр очиод эхэлж байгаа юм байна гэдээ ойлгочж болно тийм. Тэгэхгүй болохоор шүн бид тэдэн удаа сэрдэг гэд стресстэй юм бол бас нөгөө цикл дундаа хоорондох зайн ингээ холдчиход байгаа гэсэн. Тэгвэл одоо би 30-тай байлаа гэхэд миний нойр шөндөө хэд сэрлээ. Тэгээ 50 хүрэнгүүд би тэрийг болоод миний цикл 50 нас дээр очингууд зүгээр нам унтдаг болох ч юм уу тийм. Эсвэл баг насны хүүхэд байхдаа л тэр циклийн дунд цааг мэдрэхгүй нахна шүү дээ. Тэгээ том болох тусмаа одоо насан турш тусмаа л одоо нас ахих тусмаа гэх юм уу та мэдэрч эхлэнэ гэсэн үг. Тэгэхээр мэдээж одоо олон давтамжтай хоорондох зайн ингээд их байх юм бол энэ зүгээр гэд яваад ажиллахгүй. Өглөө босохдоо одоо ядарч л ах юм бол одоо тутуус ирсэн мэдрэмжтэй ирч хүчгүй сэрээд тэгэнгүүтээ өдөржингөө ядарсан мэдрэмжтэй удаа ургалжлах юм бол дарахыг ядраа гэд үсчээд дээ шүү дээ. Тэгээ энэ чинь бас нойртой холбоотой байж болж байна. Тэгэхээр энэ циклийг хүмүүс бас мэдэх хэрэгтэй. Тэгээ шүн сэрх нь ингийн юмаа гэж бодчиход байх чинь сэрх хоорондох зайн ингээ ихсээд хамаал юмч танд хэрэгтэй хана шүү дээ. За бас нэг юм нь болохоор өглөө маш их ятгалгын үе байдаг байхгүй юу? Сэтгэл зэлж байгаа үе зүйлж байгаа шүү. За тэгэхээр нэг ятгалгын үе буюу транс үе гэдэг нь дөнгөж сэрсний дараах үе байдаг байхгүй. Тэгэхээр хичнээн таагүй ч юм уу бага унтсан ч гэсэн ямар сайхан унтвагийн эхэлчихээр одоо өнөөшин унтах болоогүй гэсэн бодол руу хөтөлдөг байхгүй. Хэрэг хүн одоо муу унтчих юм бол өнөөшин унтах болоо яах вэ? Би өөртөө шүүн сайн унтаагүй гэсэн бодол чи өдөржингөө одоо таг хүн мэдрэмж авч явах боломжтой. Тэнгүүд одоо
орой унтах болоогүй гэж бодчихдаг. Тэнгүүтээ дахиад унтсангүй гэд ингээд циклд орчиж байгаа зүтэй хүн нэг тийм за би өөртөө унтахгүй байгаа гэд яриад яваад байвал стресстэй л яваад байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр өглөөс сэрэнгүүтээ сайхан унтсан ч байсан унтаагүй ч байсан ямар ч гэсэн тэгээ хилээд үзчихвэл их зүгээр идэв. Би ямар сайхан унтаа гэдэлчих юм бол тоон бодлоо дагсан мэдрэмж нь өдрийн турш хадгалагдаад биднэрт гайгүй нөлөөлөх боломжтой. Тэгээ оройн унтах боломжтой гэсэн. Тэгвэл унтаагүй хүмүүсээ бодол нь бас бие удирдах дээ шүү дээ. Тийм бодол чинь нөгөө мэдрэмжээ удирддаг. Тэнгүүдээ тэрнээс албатай үйлдэлүүд гарч ирээд идэг байхгүй. Одоо танин мэдгүй загвар гэж байгаа тэгэхээр тэгдэг. Тэгээд манай нойрны эмчүүрийн болохоор энэ танин мэдгүй загвар дээр нас ажиллана гэсэн үг шүү дээ. Танин мэдгүй заавал эмчилгээ гэдэг CBTI гэдэг сүлжээний одоо нойрны эмчилгээ хийж байгаа гэсэн үг. Өнөөдрийн маань дугаартаас та урилгыг нь авч хүлээж аваад ирсэн бас маш их баярлалаа. Тэгээд хүмүүст бас маш үнэтэй зөвлөгөө олсон баг гэж найдаж байна. Тэгээд ирсэн баярлалаа танд. Үнэтэй зөвлөгөөгөө хуваалцсан. Маш их баярлалаа. Баярлалаа. Тэг хүмүүсийн эрүүл мэндийн талаас ийм подкаст хийж чаад нь баяртай. Тэг амжилт хүсье. Баярлалаа. Танд ч сайн амжилт хүсье.